За сайн байцгаана уу хүмүүс. Өглөөлийн үндсэн зогсолтыг хамтдаа үздэцгээе. За хөлдөө мөрний хэмжээнээс бага зэргийн том зэргийн зайтай. За тэгээд хоёр хөлийг бүгдээр хагас нуулж, нуруугаар бага зэрэг доош нь бүгдийж хагас сууж өгнө. За энэ бол яг өглөөлийн үндсэн зогсолтын байдал. За эндээс дээрээс дамжуулт болно. Доороос дамжуултыг тийм ээ бөмбөг хөлөө авах тэр элементүүдийг бол гүйцэтгэж болдог байгаа. За энэ хүү бэлтгэн дээр бол дэлгэрэнгүй хандж байгаа. За үндсэн зогсолтын байрлалыг бол харуулж байна. Хөлдөө мөрний хэмжээнээс том зэргийн зайтай. Том хэмжээний зайтай ингэ зогсгоно. За эндээс бол яг энэ хүү бичлэг дээр бол үндсэн зогсолтоос тийм ээ доороос дамжуулт буюу доороос бөмбөг хөлөө авахдаа хэрхэн хөлөө авах вэ гэдэг талаар бол зааж байна. За мэдээч хэрэг бөмбөгийг тийм ээ доороос хөлөө авах, дээрээс хөлөө авахдаа хажуу тал руугаа шилжиж, урагшаагаа шилжиж, хойшоогоо шилжиж тийм ээ шилжилтээс бөмбөгийг хүлээж авах хэрэгтэй байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бол яг нь заавал бас шилжих шаардлагагүйгээр гараа шилжүүлэх маягаар бөмбөгийг бол хүлээ авч болно үндсэн зогсолтоос. За тэгээ энд бас нэг зүйл байгаа. За хөлдөө мөрний хэмжээнээс том хэмжээний зайтай байгаа. Тэгээд бөмбөг хүлээ авах үедээ тийм ээ урагшаа хойшоо шилжих үедээ бол хөлийг тийм ээ нэг хөл ард нэг хөл урд байрлсан байдалтай байх юм бол яг тэндээсээ илүү түлхэлтнээс урагшаагаа болоо хойшоогоо шилжихэд илүү дөхөн байдаг. Гэхдээ ерөнхий явуулдаг байрлал бол яг нэг шугамд бол огтлцсон байдалтайгаар зогсноо. За эндээс бол хажуу талаар ирж байгаа бөмбөгийг хэрхэн авах талаар зааж байна. Одоо энэ хүү бичлэгэн дээрээс сайхан бэлгэрэнгүй харагдах болно. За пас авлаа. Үндсэн зогсолтод хамгийн гол нь сайн хараарай. Бага зэргийн шилжээд дамжуулт авлаа. Гараа нөгөө нэг ингээд төгжиж өгөхгүй байгаа болохоор зарим хүүхдүүдийн бөмбөгүүд нь ингээд өөр зүг рүү яваад байгааг анхаарч байгаа. Айл болох тийм ээ чам руу пас ирсэн одоо тоглолтын явцдад яг холбогч руугаа энэ хөө бөмбөгийг авч өгөх ёстой. Тэгэх юм бол илүү сайхан дараагийн дамжуултууд тоглолтын элементүүд маань амархан болоод ирдэг. Хамаа намаагүй тийшээ ингэж бол цөлж болохгүй. За бөмбөг хүлээ авах үедээ тийм ээ яг их бие байгаас та их биегээ бол яг урагшаа чиглэлтэй урагшаага талбай руугаа харуулсан байна. Түүнээс биш өөр зүг рүү хажуу тал руу юм уу ингэж харуулсан байдалтай бол байж болохгүй. Тэгвэл бөмбөг яг биеийн чиглэлтэй чиглэлийг дагаад тухайн өөр өнцөг рүү өөр чиглэл рүү бөмбөг явах магадaltaй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг эхний бөмбөгийн холбогчтой авч өхийн тулд өөрийнхөө биеийн бүх хэсгийг тийм ээ бүтэн биеийг холбогч руугаа харуулсан чиглэлтэй байх юм бол илүү өөр дүнтэй байх болно. За үндсэн зогсолтод ерөнхийдөө маш энгийн тийм ээ энэ дээр бол тийм амар бүр нарийн детальчилж цаагаад яг уу. За эндээс та харагдаж байна. Хажуугаасаа хагас нуглаад доороос дамжуулт авах үедээ гар тохоо үеэр сайн шулуун байх ёстой. Тэгээ багшны нэг дараагийн хичээл дээр дэлгэрэнгүй зааж өгнө. Ерөнхийдөө бол энэ өглөөлийн үндсэн зогсолтыг бол өмнө үзсэн хичээл учраас сэргэн санах байдлаар энэ хүү хичээл явагдаж байна. Хамгийн гол нь бол шилжилтээс бол бөмбөгийг бол амархан авч чадна. Түүнээс шилжихгүй зүгээр гараа явуулах юм бол тэр болгон бөмбөгийг амжилттай авч чадахгүй. За нуруу бол яг тийм толгой хэсгийг харж байгаа бох тийм ээ яг нэг шугамд орсон байгаа. За ингээд энэ удаагийн хичээлээр өглөөлийн үндсэн зогсолтын талаар үзлээ. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.